Оюутгын компаниас хэрэгжүүлж байгаа төслийн нэг нь энэ хам богдын нутаг дэвсгэрт байгаа ан амтныг тоолох юм үйл ажиллагааг ард ирдээ хамтарч ийсэн. Тэр энэ ажлын хүрээнд явагдсан ажлынхаа үр дүн өнөөдөр манай сургуулийн хүүхдүүдэд тайлан болгож үзэсгэлэн гаргаж байна. Тэр энэ ан амтдын маань тоолго явагдсантай холбогдуулж сургуулийн маань хүүхдүүд болон ард иргэд орон нутагтаа байгаа ан амтныг мэддэггүй байсан бол мэддэг болж байна. За хэдийгээр хүүхдүүд маань өнөөдөр энэ амьтныхаа талаар мэдлэгтэй болсон гэсэн цаашдаа энэ хүүхдүүд хэрхэн энэ амьтнаа хамгаалах талаар бас тодорхой хэмжээний мэдээллийг авсан байх гэж бодож байна. За оюутгын компаниас мөн 2013-аас 14 оны хичээлийн жилд уламжлалт болгон хүүхдүүдийн мэргэжил боловсролоо дээшлүүлэх, хүүхдүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүүхэд өөрсдийнхөө мэргэжлийг сонгох чиглэлээр сар болгон манай сургууль дээр лектор багш нарыг буюу оюутгын компани инженер болон техникийн ажлуудыг авч сургалт явуулдаг ба энэ хэдийгээр хүүхдүүдийн хэмжээнд агцсан ажил мэт байгаа боловч ялангуяа 9, 10, 11 ангиудын хүүхдүүдийн хооронд хүссэн хүлээдэг юм сургалтанд болчихсон байгаа. Энэ бас нэлээд үр дүнтэй явж байгаа сургалтын нэг гэж бас ойлгож байгаа. Ингээд энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа оюутгын компани болон ард иргэдэд туслалцаа үзүүлсэн ард иргэдэд сургуулийнхаа нийт сурагч багш ажлын сурагчдын өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.